And so we've created an entirely new payment process, and we call it Apple Pay. Хамгийн анх iPhone 6 танилцуулагдсан 2014 оны 9 сарын 9-ний өдөр одоо тухайн ивент дээр Apple Pay бол цугал танилцуулагдчихсэн. And it's all about the wallet. Төлбөр тооцоон системд одоо ийм асуудал байна. Бидрийг надад Apple-ийн зүгээс одоо шийдмээр байна. Одоо уламжилт одоо картаар одоо төлбөр тооцоо хийхдээ зөвхнээсээ карта авахаар гаргаж өгөөл өөрийнхөө картыг одоо давхар мөнгө хэсгийг баталгаажуулах гэж иргэний эмнэлгээ өгөөл. За тэгэл картын зурхаар яг тухайн үед гүйлгэн болохгүй дахиж зураад за тэгэл буцаагаал өгөөл бараагаа бол ер нь бол айгүй тийм олон шата давхраатай юм одоо процесс явагддаг байсныг нь одоо Apple-ийн зүгээс шийдэх бол хүссэн. Тэгээ мэдээж хэрэг картыг шууд өгж гинэ гэдэг нь картн дээрх бүх дугаар одоо нэр овог за тэгээ артлынх нь одоо security card гэдэг бүх юм ингээд ил хууль болдго нь бас ингээд маш том сул тал ингээд болж гинэ гэдэг бол тухайн үед бол дурдж ийсэн. And we call it Apple Pay. Энэхүү асуудлыг шийдэхээр Apple Pay маань бол ингэж бол гарч ирсэн байна. За тэгээ яаж ажилтдаг вэ гэхээр дээдлийн хэсэгт барилга NFC маань уншаад за тэгээ touch ID-гаараа дамжуулаад гүйлгийг бол ингэ баталгаажуулж байгаа. За тэгээ secure element буюу аюулгүй байд талаасаа энгийн карттай харьцуулахад бол хамаагүй бол даваа талтай гэж байгаа. Одоо жишээ нь гүйлгээ ихэд хичнээн төрөний одоо тий бараа худалдаж авсан гэдэг бол Apple бол мэдэх боломжгүй. За тэгээд карта өгөхгүй байгаа учраас одоо картн дээрх янз бүрийн дугаар, нууцлалын тэр код, за тэгээд чиний нэр овгийг бол одоо худалдагч бол нөгөө талд ингээ харах ингээ боломжгүй бол ингээ болж байгаа. Apple Pay идэвхжүүлсэн яг тэр iPhone-оо ингээд алуу голгоод хулгайд алтлаа гэж бодоход дараа нь өөрийнхөө Apple аккаунтаараа нэвтрээд тэр утсан дээрх одоо төлбөр тооцооны бүх юмаа бол ингээ хааж бол мэдээж хэрэг болно. За энэ нь бол манай Монголд бол одоо жишээ нь шууд картаар шууд одоо хааж блоколж болж илээ. Одоо өөр аппликейшнаас нь дамжаад заавал Apple аккаунтаар орох бол шаардлагагүй гэж бол би харсан. Америк нэгдсэн улс зөвхөн гарсан. За тэгээ яг хизээ гарсан бэ гэхээр өөрөөсөө л хэлэхдээ iOS 8-ийн апдейтээр бол гарнаа. 2014 оныхаа 10 сард гарна гэдэг бол тухайн үед бол дурдж исэн. Яг Apple-ийн зүгээс хэлснийхаа дагуу яг 10 сард бол апдейт бол гарсан. iOS 8.1 гэдэг апдейт маань 2014 оны 10 сарын 20-нд бол гарч исэн. За тэгээд яг iOS 8.1 дээр бол маш олон өөрчлөлтүүдийг бол агуулсан бол хамгийн чухал одоо өөрчлөлтүүдийн нэн тэргуунд одоо дурдах зүйл нь ялтчгүй Apple Pay бол байсан. Apple Pay-г танилцуулснаас ойролцоогоор одоо жил 8 сар бараг 2 жилийн дараа одоо 2016 оны WWDC-гээр бол Apple-ийн зүгээс хөгжүүлэлт нь бол мэдээж хэрэг нэмэгдсэн. Apple Pay. So of course we wanted to bring this experience to the Mac. We thought long and hard about exactly the right way to do it, and I think we've nailed it. Яг Mac үйлдвэрлэлийн систем дээр ер нь бол төлбөр тооцооны систем оруулах сонирхолтой байгаа. Тэгээ хөгжүүлэлтийг бид нар хийсэн ингээд нэг жоохон шоглоомны юм ингээл явуулсан. Бүхэлдээ iMac дэлгүүрт ингэж авчрах юм бах та гэсэн хүмүүсийн нэг тийм жоохон шок байдал бол гарч ирсэн. Тэгээд мэдээж хэрэг тийм биш. Зүгээр л одоо интернет хөтөлбөрөөр дамжуулаад Safari ч юм уу 3 дахь одоо интернет хөтөлж ашиглаад төлбөр тооцооны одоо Apple Pay одоо компьютер дээрээ ингээд ашиглах ингээд боломжтой болж байна гэдгийг бол тухайн үед бол дурдсан. WWDC 2016-гаар. Тэгээд мэдээж хэрэг тухайн үед бол яг Touch ID-гүй MacBook-нууд бол байгаа. Тийм болохоор одоо жишээ нь яг ашиглалаа гэж бодоход өөрийнхөө цаган дээрээсээ юм уу гар утсан дээрээсээ ингээд давхар баталгаажуулж одоо уншуулад тэгээд төлбөр тооцоо нь бол хийгднэ гэдгийг бол хэлж исэн. 2022 оны WWDC-гээр одоо 100 ингээд болж байхад Apple Pay дээр бас нэмэлт шин бол одоо ийм гоё функц бол орж ирж исэн. Тэр нь болохоор юу вэ гэхээр Apple Pay Later буюу So, we're thrilled to announce Apple Pay Later. Одоо яг тухайн үед ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авлаа гэж бодоход тэрийг ингээд дөрөв хувааж төлдөг нэг тийм бол зүйл бол оруулж ирсэн. Тэгээд энэ нь бол одоо ер нь бол баахан өөр ширний асуудалтай ингээд болж исэн учраас Apple-ийн зүгээс албан ёсоор бол одоо Apple Pay Later гэдэг үйлчлэгийг бол ингээд цуцлсан байгаа.
За тэгээд эцэст нь ер нь бол яг Монголд одоо Apple Pay орж ирэхий тийм одоо янз бүрийн шуум яриа боллоо ингээд яваад ийсэн. Тэгээд 2024 оны 12 сарын 10-ны өглөө ингээд манай Монголын Худалдаа хөгжлийн банк болон одоо голлон банкны зүгээс ингээд шууд постол оруулаад одоо Apple Pay аль бисаар Монголд бол ингээд ашиглах боломжтой боллоо гэдэг зүйл бол мэдээгээр л их явсан. Ямар улс орнуудад Apple Pay байгаа вэ гэдгийг Apple-ийн сайтаас бол харж болж байна. За Африкаас бол энэ улс орнууд байгаа юм байна. За Азиас бол ингээд 12 орн байсан. За энэ дундаас бол Монгол гэж гарч ирж байгаа. Тэгээд энэ бол айгүй бол одоо зүгээр ингээл энэ ерөөсөө Монгол гэдгийг харах л маш гоё л харагдаж байгаа. За тэгээд доошлох юм бол Европ улс орнууд байна. За тэгээд Латин Америк байна. За тэгээд ойрох дорнд Америк гээд Хойд Америк гэдэг улс орнуудын юм жагсаалт бол байсан. За тэгээд Монгол руугаа харчаад үргэлжлүүлээд одоо яг ямар банкуд вэ гэдэг рүү үргэлжлүүлээд харангууд доош нь хэдүүлээ гүйлгээд Монголиа гэдэг дээр очих юм бол им хэсэг дээр очиж харангууд ингээд манад голлон банк, худалдаа хөгжлийн банк хоёр ингээд Apple Pay-ийг улс оронд ашиглаж болох нэ гэдэг мэдээлэл нь бол байсан. Энэ бол харахад айгүй таатай бол санагдаж байгаа. Apple Pay-ний яг ямар төхөөрөмжүүд төр боломжтой гэдгийг ерөнхийд нь бол хэдүүлээ хараад явчих. За iPhone дээр л мэдээж хэрэг боломжтой. Гэхдээ Face ID болон Touch ID дэмждэг iPhone байлах хэрэгтэй. За тэгээд iPhone 5s хэдий Touch ID-тай ч гэсэн одоо Apple Pay бол ингээ боломжгүй. Яагаад тэгэхээр iPhone 6-аас эхлээд Apple Pay үйлчилгээ маань бол гарсан. iOS 8.1 үйлдвэрлэлийн системээс хойш хэдүүлээ сая түүх хэсгээр бол сайн харсан бах. За тэгээд iPhone-оос доошлоход мэдээж хэрэг iPad-н дээр бас ингээ боломжтой. За Pro, Air, энгийн, mini загварууд дээр Touch ID болон Face ID-тэй байвал одоо Apple Pay-г бол ашиглаж болно. За тэгээд мөн адил Apple Watch дээр бол боломжтой. За Apple Watch Series 1-ээс хойших бүх загвар бол гэж байгаа. За Series 1-ийн өмнөх бол нэг загвар бол байгаа. Анхных нь яг одоо загвар, тэрний дараагийн хоёр дахь загварыг бол одоо Series 1 гэж болоо нэршилтэйгээр бол нэршилж болж болоо эхэлсэн. За тэгээд Mac-уд дээр бол мэдээж хэрэг боломжтой. Touch ID-тай Mac-уд боломжтой. За тэгээд Magic Keyboard буюу keyboard Bluetooth-ээр холбоо тэр нь Touch ID-тай бол мэдээж хэрэг бас ингээд болох нь байна. За мэдээж хэрэг PC буюу одоо хувийн өөр бас компьютерүүд дээр л ингээд боломжтой. Тэхийн тулд болоод одоо нэмэлтээр одоо интернет хөтж суулгаад тэрэн дээрээс дамжуулаад одоо Apple Pay ашиглах ингээ боломжтой байна. За тэгээд Apple Vision Pro дээр бас ингээ бас ашиглах боломжтой байна. За тэгээд ерөнхийд нь ингээ харж яхад бол ямар ч гэсэн одоогийн байдлаар хөгжүүлэлт бол iPhone болон Apple Watch дээр бол одоо ашиглах ингээ боломжтой гэж байгаа. Одоо манай Монголын хувьд тэгээд цаашдаа ер нь хөгжүүлэлт нь үргэлжлээд явах юм бол одоо PC-н дээр хүртэл одоо эсвэл өгдөг чинь бүр одоо Apple Vision Pro дээр хүртэл хөгжүүлэлт нь үргэлжлүүлэх гарна гэж бол найдаж байна. За тэгээд энэ яг орсон миний харсан линкийг би description хэсэгт ер нь хэрэгтэй бүх линкүүдээ Apple Pay-тэй холбоотой бүх линкүүдээ description хэсэгт бол оруулчих. Тэгээд та нар бол тухтай бол ороод бол үзээрэй. Үйлдлийн систем талаас нь ярихад яг Apple Pay ашиглахын тулд мэдээж хэрэг дорож iPhone 6-тай байх хэрэгтэй. За тэгээд нэг ялангуяа iOS 8.1 үйлдлийн систем бол хамгийн доотлын шалгуур бол биш юм байлээ. iOS 10 болон түүнээс дээш үйлдлийн системтэй iPhone 6-аас дээш одоо загварын гар утастай байвал Apple Pay ингээд ашиглаж болох юм байна. За энэ хүү чагсаалтнаар iPhone 5s бол харж байгаа бах. Энэ 5s бол зүгээр л Apple Wallet-ийн requirement гэдэг дээр орсон учраас тэрийг бол андуурч бити бодоорой. Доорож iPhone 6-аас iOS 10-аас дээш үйлдлийн системтэй бол Apple Pay бол ингээд ажиллах юм байна. Ямар ч байсан миний зүгээс одоо чинь үгдэх чинь iOS 10.0 үйлдлийн системтэй iPhone 6 дээр турших боломж бол хараахан бол байсангүй. Тийм учраас бас би бол баттай хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан яг албан ёсны яг одоо пэйж дээрээс харахад бол ямар ч байсан энэ хүү доотлын шалгуур бол байгаа юм байна. За тэгээд яг би Apple Pay бол мэдээж хэрэг турших хэрэгтэй болсон. Тэгээд ямар ч байсан гэрээсээ гараад нэг дэлгүүрээс талах сүү худалдаж аваад тэгээд Apple Pay бол туршсан байна. Яг нэг Apple Pay гаргаж ирэхин тулд яг уц төвчтэй байхад голын төвчлөрөн дээр хоёр дараад одоо карта бол гаргаж ирдэг. За Face ID явуулдаг одоо install одоо дүгждэг төвчин дээр хоёр дараад гаргаж ирдэг. Тэгээд би бол яг заавал дарах юм бахтаа гэж удаа зүгээр яг пос машин руу зүгээр уцаа ойртуулсан чинь шууд автоматар миний карт бол угаасаа гараад ирсэн. Заавал голын төвчин дээр ч юм эсвэл дүгждэг төвчин дээр хоёр удаа дарах бол ингээ шаардлагагүй юм байлээ. Өөрсдийнхөө wallet application руу та нар ороод банкныхаа картн дээр дарах юм бол яг хизээ ямар төхөргөний одоо гүйлгээ хийсэн гэдэг бол харж болох юм байлээ. За тэгээд баруун дэд болон дээр нь тэр 3 цагийн дээрээ дараад одоо картныхаа нарийн мэдээллүүдийг бол ингээ харж болж байгаа юм байлээ шүү. Apple Pay маань Америкт ингээд 10 гаруй жил ингээ болцсон. Тэгээд яг өчнөө одоо зүйл бол болдог баг. Тэгээд залуучууд бол яг Apple Pay-ээр ингээд шоглоо зүгээр яг алим худалдаа авалтныхаа оронд ингээ өгж байгаа нэг тийм хөгжилтэй бичлэгнүүд байсан. Тэгээд тэрийг болоо та нарт одоо харуулъя. That comes to $7.50 for that one. I don't have any cash on me. Do you guys take Apple Pay? Yeah, no problem. There you go. Oh. Wait. No, wait, hang on. Sorry. Do you accept Apple Pay? Of course. Okay.
Here you go. Thank you so much. Have a nice day. Apple Pay is super good, man. Yeah, thank you. Thank you so much. 7,000 lunch boxes, yeah? That's 70 grand, bro, yeah? Come on, pay the damn thing. No problem, bro. There you go. Alright then, bro. What you doing, kid? Pay the damn thing. I guess there's no signal. Let me try that again. Alright, bro. There you go. Нэг зүйл сонирхолтой санагдсан. Би яг бос машин дээр нэг гаргацсан уншуулгахдаа бүх одоо Wi-Fi, бүх дата төрөгөө унтрааж агаад одоо интернетгүй орчинд болох төлбөр тооцоогоо хийсэн. Тэгээд ямар ч заажсэн. Тэгээд ер нь би заавал интернет шаардах болов уу гэсэн чинь заавал тийм юм бол байхгүй мэлээ. Тэгээд ямар ч эцэст нь ингээд дүгнжүүл хийлгэхэд Apple Pay ашиглахад бол ингээд маш хэлбэр, маш бол энгийн бол ингээд санагдсан.